хэрэгжүүлэх үйл ажиллагааны шийдвэр бас гаргадаг. Тэр нь одоо юу гэхээр тухайн юм үнэхээр ноцтой гаш нөлөө өгсөн бол одоо Монгол Улсын бүртгэлээс хасах те зах зээлээс эргүүлэн татах. За мөн дээрэс нь бас нэг авч хийгддэг гол арга хэмжээ минь одоо тухайн гаш нөлөөгөө олон улсын төвд мэдээлдэг. Тэр маань Упсаладах одоо эмийн хяналтын төв гэж байдаг ДНБ дэлхийн эрдэмтдийн байгууллагын тэр төвдөө бас мэдээлдэг. Манай улс бол 2012 онд тухайн одоо төвийн гишүүн орон болоод одоо байнгын харилцаатай үйл ажиллагаа явуулж байгаа. Эмийн гаж нөлөө чинь яг нөгөө тухайн эмийг бүтээх явцад эмнэлзэн 1 2 3 дахь шатны судалгааныхаа явцад бол ийм юм гаж нөлөө илэрнэ гэд заасан байдیں۔ Дээрээс нь болохоор тухайн эмийг шинэ эмийг бүтээх явцад ойролцоогоор за нэг 4000 хүн л хамрагддаг. Тэгэхээр өнөөдөр дэлхий дээр 7 тэрбум хүн байгаа. Тэгэхээр бүх одоо хүнд тухайн ямар гаж нөлөө илэрхийг нь мэдэх боломжгүй учраас эмийн зах зээлийн дарга таналт судлах гэдэг юм л та гаж нөлөөний сайн дурын бүртгэл мэдээлэл. Тэгэхээр боломжгүй учраас тухайн эмийг хэрэглэснээ дараа ч гэсэн аюулгүй байдлыг нь давхар хянаад явах ач холбогдолтой. Давхар нэг хянж байгаа нэг арга л гэсэн үг.